There's a lot of me. Take it off, glitter and glass from steel. Like a silver screen. Take me back, show me what I feel to see. Үлэмж төгөлдөр бүсгүй танд зориуллаа. Glamour Credit Card. Хаан банк. There's a lot of me. Take it off, glitter and glass from steel. Like a silver screen. Take me back, show me what I feel to see. Үлэмж төгөлдөр бүсгүй танд зориуллаа. Glamour Credit Card. Хаан банк. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үзүүлж байна. Монгол улсын хүүхэд хамгааллын тухай хуулиас худалдаа үйлчилгээ олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөл урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд хангах үүрэгтэй. Хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэл, осол гэмтлээс сэргийлэхэд эцэг эх, гэр бүл, насанд хүрсэн иргэний хараа хяналт, тусламж, хариуцлага их чухал. Хүн бүр хүүхдийг аливаа аюул осол эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалах, хяналт тавих талаар мэдлэг мэдээлэлтэй байснаар хүүхэд бүрийг аливаа аюул ослоос хамгаалж чадна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлье. Эрхэм үзэгчдээ, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн парламентын хэлцүүлэг нэвтрүүлэг эхэлж байна. За энэ удаагийн нэвтрүүлгийг олон нийтийн телевизийн 6 зүгийн студиэс үзэгч та бүхэнд шууд дамжуулан хүргэж байна. Нэвтрүүлгээр хүнд сэдвийг танилцуулъя. За парламентын хувьд эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг намрын чуулганаас эхлэн хэлэлцэж байгаа. За намрын чуулганаар хуулийн хэлцэх хэсэг асуудлыг шийдвэрлэж байсан. За хаврын чуулганаар хэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөд байна. За энэ хуулийн хүрээнд цаашдаа ямар чиглэлийн өөрчлөлтүүд оруулах уу гэдэг дээр нийгмийн олон төлөөллүүд байр суурь илэрхийлж байгаа. За эрүүгийн хуульд ямар чиглэлийн өөрчлөлтийг оруулах нь зөв бэ гэдэг тухайн асуудлыг энэ удаагийн хэлцүүлгээр хүндэх болно. За нэвтрүүлэгт улсын их хурлын эрүүгийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч улсын их хурлын гишүүн Нямбаатар, улсын их хурлын гишүүн Учрал, за мөн хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Инквайр болон улсын дээд шүүх, за мөн хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес эрхлэгчдийн төлөөлөл, за судлаачид хууль сахиулах их сургуулийн төлөөлөл болон за Монгол улсын их сургуулийн хууль зүйн их сургууль болон Шихийн утаг их сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцож байна. За талуудын байр суурийг тухайн асуудлаар чөлөөтэй хүргэх болно. За энэ удаагийн нэвтрүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа байгууллага нээлттэй нийгэм хүрээлэн байгаа. За энэ хүрээлэнгийн зүгээс зарим судлаачдын баг ажиллаж, за эрүүгийн хуулийн төсөлд тодорхой дүгнэлт хийж судалгааны материал гаргасан. За энэ танилцуулгыг эхлээд үзэгчдэд хүргэе. Дараа нь нэвтрүүлэг студид үргэлжлэх болно. Парламентын хэлцүүлэг нэвтрүүлэг эхэлж байна. 2017 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих эрүүгийн хуулийн хүний эрхэт суурилсан онцлог 10 зүйлийг танилцуулж байна. Онцлог зүйл 1. Монгол улсын үндсэн хуулийн шударга ёс, тэгш байдлын зарчмыг эрүүгийн хуулиар баталгаажуулсан. Тухайлбал, торох ялыг оногдуулахдаа тооцооны нэгжийг хуульд тусгасан ханшийн өөрчлөлттэй уялдуулан тухай бүрд солих боломжтой болсон.
өөр хугацаанд ижил гэмтрэг үйлдсэн ч хугацаанаас хамааран торох ялын үзүүлэх нөлөөлөл тэгш бус байсныг засах боломжтой болсон. Онцлог зүйл 2. Хохирогч хохирлоо барагдуулах бодит боломж нэмэгдсэн. Онцлог зүйл 3. Гэмт этгээд учруулсан хохирлоо барагдуулах нь ялаас чөлөөлөх, тэнсэх, ял хөнгөрүүлэх нөхцөл болно. Өнөөдөр хохирол барагдуулалт 20-25% байгаа бол шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хохирол барагдуулалтыг 70% орчимд хүргэх боломжтой. Шоромжуулсан тогтолцоог халах боломж бүрдэнэ. Өнөөдөр жилд 2500 орчим хүнд буюу эрүүгийн хуулийн нийт гэмтэргийн 70%-д хорих ял оногдуулдаг. Хорих ял эдэлсэн хүмүүсийн 47% нь буцаж гэмтэрэг үйлддэг болох нь судалгааны дүн харуулж байна. Онцлог зүйл 5. Зөрчил ба гэмтэргийг заагласан. Үүний дүнд хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ буюу 192 мянган төгрөгөөс бага хохирол учруулсан хулгайг зөрчилд тооцдог бол 192,001 төгрөгнөөс дээш хохирол учруулсан бол гэмтэрэгт тооцдог буюу нэг ижил гэмт үйлдэлийг 2 өөрөөр авч үздэг гажуу тогтолцоог хаасан. Онцлог зүйл 6. Хүүхдийн эсрэг гэмтэрэг. Хүүхдийн эсрэг гэмтэрэг гэсэн бүлгийг тусад нь оруулсан бөгөөд энэ нь хүүхэд хамгааллын цогц тогтолцооны нэг бүрэлдэхүүн болж орсон. Үүний дүнд гэмтэргийн гэрж, хохирогч хүүхдийг бодитоор хамгаалах боломжийг олгосон. Мөн түүнчлэн хүүхдийн эсрэг зарим гэмтэрэгт буруутай этгээд ял завшдаг байсан буруу тогтолцоог хуулиар хаасан. Онцлог зүйл 7. Гэмтэрэгт холбогдсон хүүхдэд хүмүүнлэг ханддаг болсон. Өсвөр насны хүнд оногдуулах ялыг олон улсын хүний эрхийн эрх зүйн зарчимд нийцүүлэн тусгаж өгснөөр өсвөр насны хүний нас бие сэтгэхүйн онцлогт нийцүүлсэн ялын бодлогыг хэрэгжүүлэх бодит боломжтой болсон. Онцлог зүйл 8. Хуулийн этгээдэд ял оногдуулдаг болсон. Хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, барилгын аюулгүй байдлын эсрэг гэмтэрэгт хуулийн этгээдэд ял оногдуулах болсон нь нийтийн эрх ашиг бодитоор хамгаалагдах боломжийг олгосон. Онцлог зүйл 9. Хүний хувийн орон зай халдашгүй байдалд халдах үйлдэлийг шинээр гэмтэрэгт тооцсон. Онцлог зүйл 10. Авилгатай тэмцэхэд ахиц гарна. Тухайлбал хясан богдуулсны улмаас аргагүй байдалд орж хахуул өгсөн иргэний хууль ёсны эрхийг хамгаалж ялаас чөлөөлөх зарчмыг тусгасан. Үүний зэрэгцээ төрийн албан хаагч гинт баяжсан үндслээ нотолж чадахгүй бол хөрөнгө орлогыг хурааж ял шийтгэл ноогдуулахаар заасан. Парламентын хэлцүүлэг нэвтрүүлэг студид үргэлжилж байна. За одоо хэлцүүлэгт оролцогчдын төлөөллийн байр суурийг сонсч эхлэе. Тэгэхээр улсын их хурал засгийн газрын хувьд эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах хүрээнд ялын бодлогыг цаашдаа эргэж авч үзэх өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байна уу? Ер нь хуулийн гол үндсэн үзэл баримтлалыг ямар хүрээнд илүү тодорхойлсон гэж ойлгож болохоор байна. За ажлын хэсгийг ахлагчаас эхлэе. За та хүнд энэ ороо мэндийг хүргэе. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр үндсэн үндслэл байсан. Нэгдүгürt эрүүгийн эрх зүйн суур ойлголт болох эрүүгийн хариуцлага гэдэг ойлголтыг энэ батлагдсан эрүүгийн хуулиас орхигдуулан одоо бичлэлт хийгдсэн байсан. Эрүүгийн хариуцлага гэдэг бол ял албадлагын арга хэмжээ хоёрын нийлбэрээр тодорхойлогддог. Тэр утгаар нь эрүүгийн эрх зүйн хариуцлага гэдэг ойлголтыг энэ хуулинд тусгаалan зохицуултыг оруулж ирсэн. Хоёрдугаарт гэмт хэргийн ангилалт гэдэг ойлголтыг одоо эргүүлж хуульчилж өгч байгаа. Гэмт хэрэг ямар нэгэн ангилтгүйгээр хуульчлагдсан байсан. Тэр утгаараа гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг, хүнд гэмт хэрэг гэдэг хоёр ангилтанд оруулсан. За эдгээр суур хоёр өөрчлөлт орсонтой холбоотойгоор гэмт хэрэг гэдэг өөрийнх нь ойлголт нь эрүүгийн эрх зүйн одоо тэр сонгодог уламжлал хэлбэрлүүгээ илүү ойртсон гэж хэлж болно. Гэмт хэргийг дотор нь ер нь эрүүгийн хууль гэдэг бол гэмт хэрэг түүнтэй холбогдсон харилцааг зохицуулж ийм одоо суур хууль. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй материалын бүрэлдэхүүнтэй ийм хоёр төрөл байдаг. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэдэг бол тодорхой үйлдэл эхэлснээр тухайн гэмт хэргийг төгсөн тооцож төгс гэмт хэрэг гэж үздэг. Материалын бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэдэг бол заавал хор уршиг шаарддаг ийм ойлголт байдаг. Тэр утгаараа өмнөх батлагдсан эрүүгийн хуулинд энэ хэлбэрийн бүрэлдэхүүн болон материалын бүрэлдэхүүн хоёрын заагийг гаргаагүй
үйлдэл бүрийг гэмтрэг тооцоогоор юм хөөлчж өгсөн байсан. Энэ хоёрыг заагалж өгсөн. Тухайлах юм бол татвар төлөхөөс зайлсхийх гэмтрэгийг ямар нэгэн хохирол шаардаагүйгээс болж аж ахуй нэгж байгууллага бүр одоо санхүүгийн тодорхой зөрчил бүр нь гэмтрэг болох үс юм бас сөрөг үр дагавар байсан. Одоо шинэ нэмэлт өөрчлөлтөөр их хэмжээний хохирлоос эхэлж гэмтрэг маань өөрөө татвар төлөхөөс зайлсхийх гэмтрэг болж байгаа жишээтэй. Энэ нь бол одоо ялын бодлого цаашдаа илүү чангарч ийн гэсэн үг үү? Аль эсвэл зөөлрүүлэх гэдэг юм уу? Яатан өөр зарчимд шилжих ёстой гэж үзэж байна. Тий. Ер нь эрүүгийн эрх зүй гэдэг бол өөрөө нийтлэг эрх ашигыг хамгаалсан хамгийн том хамгаалалт. Тэр утгаараа төрийн эрүүгийн бодлогоор ямар төрлийн гэмтрэгүүтээ илүү хатуу тэмцэх үү? Ямар тохиолдолд эрүүжүүлэхээс татгалзах уу гэдэг дээр төр шийдвэр гаргахдаа сонголтоо их учиртай. Энэ эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хууль дагаж батлагдсан гарч байгаа 5-6 хуулиудад нэг л зорилт бид дэвшүүлж байгаа. Тэр нь юу гэвэл өмнөх үеийн парламентч энэ зорилтыг дэвшүүлжсэн. Энийг үл төр өөрөө хулгай хоёртой л тэмцэх зорилтыг илүүтэй дэвшүүлж байгаа. За хулгай гэдэг ойлголт бол мэдээж хэрэг өмчлөх эрх эсрэг гэмтрэгүүд хамаарна. Үүнээс гадна албан тушаал авилгын эргүүтээ илүүтэй чанга тэмцэл явуулъя. За танхаарах буюу одоо тэр хулгай гэж бид ярьдаг тийм үү? Энэ танхаарах төрлийн гэмтрэгүүтээ бас хийх тэмцлийг чангатгая гэдэг л ийм зорилтыг дэвшүүлсэн. За түрүүн танилцуулганд гарч исэн хүүхэд хамгааллын болон бусад олон дэвшлүүд гарсан. Хуулийн этгээдийн одоо хариуцлагыг чангаруулсан. Ялангуяа олон улсын байгууллагуудын өмнө Монгол улсын хүлээсэн үүргээр мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, үндэстэн дамсан хууль бус одоо үйлдэлүүтээ тэмцэхэд хуулийн этгээдүүд энэ үйлдэл холбогдлуудад оролцсон тохиолдолд хариуцлага хүлээлгдэг энэ тогтолцоог илүү чангатахыг зорьсон. За асуудлуудыг бас нэвтрүүлгээ явцад тодорхой чиглэлээр нь хөндөж ярих боломж гарна. Тийм учраас товчхон тодорхой ялгыг та бүхнээс хүсэж байна. За засгийн газрын хувьд ямар байр суурьтай байна? Ер нь ялын бодлогын хувьд одоо цаашдаа эргэж харах бодиттой шаардлага байна уу? Ер нь бол ялын бодлогын хувьд бол зөөлөнд нь зөөлөн, хатууд нь хатуу бодлого ял ногдуулах бодлого ирсэн. За одоогийн үйлчилж байгаа хууль дээр нэг бас их яригддаг байсан асуудал бол анх удаага үйлдсэн. За энэ дээр нь булаалт одоо хулгай гэдэг төрлийн хамгийн хөсвөр насны, шилжилтийн насны залуучууд оролцдог. Санамсар боломжгүйгээсээ болж бас хоморгонд ордог. Ийм одоо хэрэгүүдээр шууд хорих халыг их өргөн хэрэгжүүлсэн. За давтан гэмт хэрэг тухай болоод ирэнгүүт шууд тэр нь хүндрээ 6-аас 8 жилийн хугацаагаар шууд ямарваа нэгэн одоо сонгох санкц зүгээр ингэж хоригддог. Өөрөөр төр өөрөө бас эргээ залуучуудыгаа бас илүү хүнд гэмт хэрэгтэн болгож хүмүүжүүлээд байна гэдэг шүүмжил байсан. Тийм учраас энэ төрлийн бас гэмт хэрэгүүдээр уян хатан өөрөөр тэр үйлдэгдсэн арга хэрэгсэл, санаа сэтэл, учруулсан хохирлын хувьд одоо янз бүр байгаа. Тийм учраас зарим боломжтой юм дээр бол заавал хорих ял сонгохгүйгээр нийт тусдаа ажил хөдөлмөр хэрэглэх, өөрөөр нь ойлгуулах, зорчих эрхийг хязгаарлах. Жишээлбэл мал хулгай хийгээд байгаа хүнийг тэр сумаас нь гарахгүй гэдэг чивэл тэр одоо аймаг сум дамжиж хулгай хийгээд байгаа тэр үйлдэл дээр тэр хүнийг илүү гэмт хэрэгтэн болгохгүй бас илүү бас тохирох ийм бас ялын хуулиур байж магадгүй маа гэсэн. Сая гишүү хэлж гин авилга, өмчийн эсрэг гэмт хэрэгүүд, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэгүүдээр бол ялын бодлогыг шинээр гэмт хэрэгч бичиж байгаа. Шинээр ял шидэглэгч бас чангаруулж авч үзэж байгаа. За төрийн бас байгууллагууд хүний эрхийн чиглэлээр ажилладаг бас олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Та бүхний хувьд тухайлбал өнөөгийн ялын бодлогыг эргэж авч үзэх гэдэг юм уу? Тодорхой өөрчлөлт хийх бодит шаардлага байна гэж үзэж байна уу? Ямар хүрээнд илүү авч үзэх ёстой? За тэнд. Бүгдний энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ саяны нэвтрүүлгийн нээлтэн дээр хийсэн танилцуулга бол энэ нээлтийн нийгмийн форум Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр хүний эрхийн төрөмс байгууллагууд нийлээд хийсэн гаргасан ийм байр суурь юм байгаа. За ялангуяа саяны ярьсан тэр юун дээр бид нар санал нэгтэйгээ байгаа вэ гэхээр зэрэг шоронцсон тогтолцоог хаалгах, айл болох ялын олон сонголттой болохыг бидний зүгээс дэмжиж байгаа. Энэ нь ялангуяа хүүхэд залуучуудад анх гэмт хэрэг хийсэн хүмүүст ээлтэй гэж харж байгаа. Түүнчлэн одоо энэ судалгаанаас харахад хоногт 70 орчим сая төгрөгийг
жилд 26 орчим тэрбум төгрөгийг ялтангуудад зарцуулж ийн гэсэн юм дүн байдаг. Эргээд нөгөө шоронд орсон хүмүүсийн 44 орчим хувь нь буцаад гэмт хэрэг их магадлалтай гэдэг. Тэгэхээр энэ нөгөө ялд шоронд хийснээрээ тэр гэмт этгээд нь одоо хүмүүжэд гараад байгаа биш илүү өөр юм илүү нарийсч арга нарийсч гэдэг юм уу тийм байдал үүсгэж байгаа гэж магадгүй гэсэн бидний таамаглал би энэ судалгааны дүнгээс тийм учраас энэ ялын бодлогыг илүү олон сонголттой болгох. Ялангуяа энэ хүүхэд залуучдыг заавал ял өгч шоронд оруулахгүйгээр өөр тэр зорчих эрхээ хязгаарлах өөр бусад аргуудыг хэрэглэх зүйтэй гэж бид нараас харж байгаа. За шүүхийн байгууллагын төлөөс сонсъё. Ер нь одоо жилдээ хичнээн тооны гэмт хэрэг гарч ийн гол үндсэн шалтгаан илүү юутай хамааралтай холбоотой байна гэсэн дүгнэлт хийдгүү. Цаашдаа ялын бодлогын хувьд бас уяатай хандах гэдэг юм уу өөрчлөх шаардлага байна гэж үздэг. За юуны өмнө та бүхэнд энэ орон амгалан айлтгая. 2002 онд батлагдсан одоо хүчин төгөлрүүлж байгаа эргэн хууль хэрэгжээд одоо 15 жил орчим болсон байна тийм ээ. За энэ хугацаанд энэ хуулийн хэрэгжилтэн дээр судалгаа хийж үзэхэд ялын бодлого дээр 20 хэл зөнхөлж байна. Нийт яш хэдгэлийн 75% нь 20 хэл байгаа юм. 20 хэл бол доотлол нь 1 жил, дээдлэл нь 25 жил хүртэл хугацаатай оногдуулдаг. За тэгээд хүнд болон онц хүнд ангилын гэмтэрэг үйлсэн тохиолдолд заавал тэр 20 хэлийг бичлэн идэлхүүлдэг. Хүндөвтөр ангилын гэмтэрэгт 20 хэл шийдгүүлсэн бол тэр хүний хувьд хохирлоо төлөөгүй хор уршиг арилгаагүй бол мөн 20 хэлийг заавал бичлэн идэлхээр хууль заасан байна. За ингээд сая судалгаанаас харагдж байна л да 20 хэл бичлэн идэлсэн хүмүүсийн дотор сулагдаж гарч ирээд давтан гэмтэрэг үйлдэх явдал 45 орчим хувьтай байна гэдэг бол сулагдсан хүн болгоны 2/1 нь дахин гэмтэрэг үйлдэж байна гэсэн. Өөрөөр хэлбэл хүнийг нийгмээс тусгаарснараа нэг талаас хүнийг цээрлүүлж байгаа боловч тэр ялын бодлогын нөгөө хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх энэ зорилго бол хангалттай хэрэгжихгүй байна гэсэн үг. За энэ нийт яш шийтгэлийн одоо үлдэх 25%-аас 15% нь баримтлах шийтгэл байна. Баримтлах шийтгэл гэдэг бол ганцаарчилсан хорих баримт нийгмээс тусгаарлаж тэр үйлсэн гэмт хэрэгт нь гэмшүүлэх, ухааруулах ийм л зорилготой ялын төрөл. Гэтэл энэ хуулийн хэрэгжлээс харахад энэ ганцаарчлан хорих баримт энэ ялыг эдлүүлэх боломж нөхцөл байр савны багтаамж муугаас боттой хэрэгжихгүй байгаа юм. Ажил хийдэхгүй тэгээд хид хидээр нь тусгаарладаг. Тэгэхээр энэ бол агуулгаараа бол хэлбэрийн хувьд бол 20 халтай бол төстэй. Тэгэхээр нийт яш шийтгэлийн бараг 90% нь одоо 20 халын юм шинжтэй болж ирж байна л. Цаашид бол ерөнхийдөө ялын төрөл өөрчлөх гэдэг юм уу? Шинээр одоо ялын өөр төрлийг бий болгох шаардлага байна гэсэн үг үү? Тэгээд саяын тоо баримт юу хэлж байна вэ гэхээр төр энэ эрүүгийн хэрэгцээний талаар баримтлах бодлогоо ирэн харах ёстой. Ялын олон сонголттой болох ёстой. Тэгээ 20 хал бол заавал тийм урт хугацаатай байснараа тэр ялын зорилго бол хангахдахгүй. Хамгийн гол нь үйлдсэн гэмт хэрэгтэн тохирсон, хувийн байдалд нь тохирсон. Тийм л ялын одоо төрөл байх ёстой. Түүнээс гадна тэр гин буруут нь тохирсон ял оногдуулах боломж бас шүүхэд байх ёстой. Өөрөөр хэлбэл ялын дээд ба доод хэмжээ нь одоо сонгох боломжийг одоо шүүхэд илүү олгосон юм байх ёстой. Тийм учраас энэ одоо нөхцөл байдал бол эргэн хуулийг шинжлэх нэг үндслэл мөн гэж харж байна. За хууль тогтоогчлоо сонсъё. 2015 оны энэ батлагдсан эрүүгийн хуулинд бол 20 халын хугацааг 7 хоног гэж бол тогтоосон байсан. Тэгэхээр 7 хоног гэдэг бол үнэхээр одоо бас нэг шоронжуулсан ийм одоо нийгмийг бий болгоно. Тийм учраас энэ 7 хоног гэдэг бол одоо маш тохиромжгүй. Тийм учраас үүнийг бид нар одоо 1 сар болгох ёстой гэж одоо нэмэлт өөрчлөлтөнд бол оруулж байгаа. Өнөөдөр хэрвээ 7 хоног болгосон тохиолдолд бол жишээ нь одоо амьдрал дээр бол одоо нэг санаандгүй үйлдэлээсээ болоод нэг гэмт хэрэг үйлдэлээ гэхэд түүн одоо цагт ойр гарах хэмжээ 14 хоног авлаа. Тэгэл одоо шүүхийн шийдвэр гарлаа гэхэд 7 хоногийн одоо ял оногдуулчих юм бол тэр хүнийг одоо 14 хоног хорцсон байгаа байдал ч одоо яаж одоо хүний эрхийг дээдлсэн ийм зарчим болох вэ гэдэг асуудал байна. Дээрээс нь бол энэ гэмт хэргийн нийгэмд аюултай шин чанарыг үгүй болгоно гэдэг бол болохгүй зүйл. Тийм учраас энэ нэмэлт өөрчлөлтөнд гэмт хэргийн нийгэмд аюултай шин чанарыг мөн одоо бас зөвлөлттэй тэр нөгөө хохирлын хэмжээг тодорхой болгох, хэлбэрийн одоо бүрэлдэхүүнтэй үйлдэлийг бол бас гэмт хэрэг тооцохгүй байх асуудлыг уйлчилж өгөхгүй бол одоо санаандгүй ямар нэг үйлдэлээсээ болоод маш одоо олон жижиг үйлдэлүүд өөрөө гэмт хэрэг тооцогдох. Цаашдаа одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол ачааллаа дийлэхгүй ийм байдал руу шилжих нөхцөл байдал бол үүсэт байсан. Тэгэхээр энэ удаагийн бас нэмэлт өөрчлөлтөнд бол тодорхой давуу тал бол бидээж хүний эрхийг дээдлсэн бас одоо энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгосон тодорхой бас өөрчлөлтүүд орж байгаа. Тухайлбал зорчих эрхийг хязгаарлах тухай шинэ төрлийн ял бий болгохоор бас яригдж байна. За энэ цаашдаа ямар байдлаар яаж хэрэгжих боломж байна гэсэн үг үү? Зайлшгүй ийм төрлийн ял хэрэгтэй байна уу? Бага. За ажлын хэсэг. Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг бол
манай эрүүгийн өмнөх хууль тогтоомжуудад огт байгаагүй юм ялын төрөл 15 онд их хурлын батлагдсан одоо энэ хувилбараар бол зорчих эрхийг хязгаарлах гэдэг ийм шинэ ялын төрлийг оруулж ирсэн. Гэвч 7 сарын 1-ээс энэ хууль тогтоомж бүхэлдээ батлагдаад хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тохиолдолд бид энэ зорчих эрхийг хязгаарлах айлыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Яагаад гэвэл өөрийн гэсэн дэд үтц шаардна. Хүн болгонд одоо тэр зорчих эрхийг хязгаарлах айлаар шийдэгдсэн хүмүүс цахилгаан гав зүүн тодорхой хязгаараас гарахгүй байна. Түүнийг хяндаг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад тодорхой ийм хяналтын мониторингийн төвүүд бүс нутгуудад байгуулагдана. Зөвхөн хүмүүжлийн болон бусад ач холбогдлын хувьд бол их өндөр ач холбогдолтой гэж криминологийн эрдэмтэд дүгнж хэлдэг. За бидний одоогийн тооцоолж байгаагаар хууль батлагдахдаа цуг эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж хууль бас дагаж батлагдана. Энэ батлагдах хуулиараа 18 оны 1-р сарын 1-ээс эхэлж энэ зорчих эрхийг хязгаарлах айлыг хэрэгжүүлээ гэдэг ийм шийдэлтэй байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яам Солонгосын хууль зүйн дотоод хэргийн яамтай бас хамтран төсөл хэрэгжүүлэх хүрээнд энэ зорчих эрхийг хязгаарлах айлыг хэрэгжүүлэх дэд үтсийг татъя. Түүнд хэрэглэгдэх техник хэрэгсэл мэрэгчлээ болсон хүчнийг бэлтгэх ийм бэлтгэл ажлыг хангах шатандаа явж байгаа. Ер нь бол хэрэгжүүлэх боломж байх уу? За энэ зүгээр их амархан хэрэгжүүлчих юм биш. Зүгээр одоо шүүгч шийдвэр гаргахдаа чи гэрээсээ гарч болохгүй шүү гэдэг юм уу те. За чи сумын төвөөс нэг 100 м гарч болохгүй шүү гэ зүгээр ингээд бичээд ингээд хэрэгжиж ийм бол шал биш. Энэ бол орчин үеийн техник дэвшилтэд технологиор хяналт тавьж хэрэгжих ажил. За ер нь бол хөрөнгө санхүүгийн хувьд бол өмнөх эрүүг үйлдвэр батлагтаад байсан ч гэсэн нөгөө хөрөнгө санхүү сая хэлсэн зохион байгуулалтын ажлууд нь хийгдэг байсан учраас бас энэ чинь эрүүг үйлийг хэрэгжүүлэх хугацаа хойшлуулсан гол шалтгааны бас нэг шүү дээ. Энэ бэлтгэл хангалттай байсан. За одоо бол яг хөө зүгээр улсын төсвийн хөрөнгөөр дээр энэ мөнгө 17 он дээр тусаагүй. Тэгэхээр бид бас донор байгууллагууд одоо байгууллагууд хандаал явж байгаа л да. Хамтар төсөл хэрэгжүүлээ, тусалцаа авъя гэдэг байдалтай явж байгаа сая гişүү хэлж байна. Ер нь бол энэ бол жишээлбэл бид юу харж байгаа вэ гэхээр яг одоо энэ оны эхний удирдлын байдлаар манай Улаанбаатар хот болон бүх 21 аймаг сум төв суурин газруудын нэгийг харьцах мянганы масштабтай зураг тоон хэлбэрт орсон байна. Энэ юу хэлж байгаа нөхөр энэ тоон зурган дээр үндэслэж энэ ялыг хэрэгжүүлнэ. Энэ маань юу гэхээр тухайн хүний байршлыг 10 см-ийн наривчлалтаагаар хянах боломжтой тийм наривчлалтай зураг одоо тоон хэлбэрт шилжлээ гэсэн үг. Энэ зургийг хийх ажил сүүлийн 4-5 жилийн хугацаанд улсын төсвийн 15-6 тэрбум төгрөгөөр нүсэр хийгдсэн ийм ажил. Тийм учраас энэ бол өөрөө ямар их цаг хугацаа зохион байгуулалт хөрөнгө хүч шаардсан ажил вэ гэдэг нь бол эндээс харагддаг. За манай хуульчид судлаачдын хувьд бол ер нь энэ шин төрлийн ял бий болгохтой холбоотой асуудлаар ямар байр суурьтай байна. Тухайлбал зорчих эрхийг хязгаарлах ял Монголын нөхцөл тохирох уу? Ер нь бусад улс оронд байна уу юм шиг. За түрүү нэвтрүүлэг эхлэхийн өмнө үзүүлсэн зүйл болон одоо биднээс ярьж байгаа яриа бол 2015 оны 12 сард батлагдсан эрүүг хуулийн тухай яриа байна. Одоо өнөөдрийн биднээс ярих гэж байгаа бол засгийн газраас өргөн барьсан 7 зүйл бүхий нэмэлт өөрчлөлтийн тухай ах гэж би ойлгосон. Одоо 2 жилийн өмнө батлагдсан эрүүгийн хуулийн тухай яриа бол 2 жил баг ярьсан. Энэ зорчих эрхийг хязгаарлах ялаас ахуулаад нийтэд тусдаа ажил эрхлэх гэх хэмчлэн илүү хүмүүнлэг болох, хүний эрхийн мэдрэмжтэй болох, ял шийтгэлийн бодлогыг илүү одоо шудраг тал руу шилжүүлэх зорилготой шинтгэл явуулсан. Одоо энэ нэмэлт өөрчлөлтөөр орж байгаа хууль дотор ямар асуудал байна вэ гэхээр би бол нэг 5 асуудлыг л онцолж ярмаар санагдж байсан. Манай 2 гишүүн бас 2-ын дурдчихлаа. Эрүүгийн хариуцлага гэдэг. Эрүүгийн хариуцлага гэдэг энэ ойлголтыг 15 онд батлахдаа улсын их хурл бол мартаагүй бүр зорилготойгоор хассан. Яагаад хассан бэ гэхээр эрүүгийн хариуцлага гэдэг дотор байгаа ял болон албадлагын арга хэмжээ гэдэг хоёрыг нэг бутанд хийгээд нэрлэлчихээр бусад хуулиуд руу юу гэж бичдэг вэ гэхээр эрүүгийн хариуцлага хүлээсэн бол гэдэг юм тавиад эрх зүйн статус нь дордуулцдаг. Та эрүүгийн хариуцлага хүлээсэн бол ажилд авахд асуудал гарна, банкнаас зээл авахд асуудал гарна гэдэг хувийн амьдралаар маш олон ингэ бишэл тавьж эхэлж байгаа байхгүй. Гэтэл одоо биднээс гэр бүлийн хүч хэрхлэлийн тухай хууль болон энэ эрүүгийн хуулинд орсон гэр бүлийн эсрэг гэмтрэхтэй холбоотой заалтууд энэ төр чинь заавал яллахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэгжилж байгаа. Уура барих сургалтанд сурагчж байна. Бага насны хүүхдэд харьц арга зүй сурагчж байна. Гэтэл албадлагын арга хэмжээ хэрэгснийхээ төлөө одоо хэрэглүүлсний төлөө ялтай адилхан эрүүгийн хариуцлага хүлээсэн гээд
ийм статуст ороод байгаа учраас энэ социализмын үеийн хүмүүсийг нэр хоч өгдөг ийм одоо эрх зүйн байдлын дордуулдаг нөхцлөөс арилгахын тулд ял албадлагын арга хэмжээ гэдэг хоёр зүйлийг бүр ялгаж бичсэн. Ял хүлээсэн бол статуст өөрчлөлт гарнаа. Албадлагын арга хэмжээ хэрэгжүүлсэн бол тэр хүний иргэнийх нь байр суурьнд ямар нэг өөрчлөлт орж болохгүй. Гэтэл одоо эрүүгийн хариуцлага гэдэг үгийг буцаагаад оруулаад ирэхээр нөгөө хоёр чинь холдоод дахиад эрүүгийн хариуцлага хүлээсэн гэдэг шалтгаанаар маш олон хүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсчихэж байгаа. Хоёрт нь түрүү бас дурдглаа гэмтрийн шин чанарыг тодорхойлохдоо биднээс бүр зорилготойгоор нийгмийн аюулын хэрэмжээ бол нийгмийн аюулын шин чанар гэдэг хоёр ойлголтыг хассан юм. Яг л энэ бол нөгөө социалист тогтолцоогоо хамгаалах зорилгоцсон гэмтрийн шин чанарыг тодорхойлох ойлголт байсан. Одоо бол хүний эрх хөндөгдөж байгаа юм уу? Олон нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм уу? Үндэсний аюулгүй байдал одоо эвдэгдэж гэнэ үү гэдэг тодорхой бодит объектуудыг одоо зурагчилж. Гэтэл буцаагаад нөгөө нийгмийн аюулын хэрэмжээ, нийгмийн аюулын шин чанар гэдэг ойлголт оруулаад ирэхээр эн чинь хэмжигдэх үү? Эн чинь өөрөө үнэлэгдэх үү? Энийг хэрэгжүүлэхэд юу орох вэ? Чинь нийгмийн аюулын хэрэмжээ гэдгийг яаж хэмжих юм? Эрүүгийн хуулиар хэмжих боломжгүй шүү дээ. Харин хэмжигдэхүйц болохын тулд хохирол хор уршиг гэдэг хоёр ойлголтыг хөлжсөн баггүй. Гэтэл одоо энэ хоёр ойлголттой өрсөлдөхүүц буцаагаад социалист хуучин одоо шин чанар, гендерийн шин чанар оруулаад ирлээ. Хэн нэгний эрхийг хөндөөгүй байхад социалист одоо нийгэмд аюултай байх хүнийг ялладаг байсан нөгөө гендерийн шин чанар буцаа оруулаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ уламжлалт ойлголт чинь одоо шин төрлийн энэ эрүүгийн хуулинд ороод ирэхээр одоо бантан болно. Яаж хэмжих юм бэ? Яаж үнэлэх юм бэ? Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд шүүхтэр одоо нийгмийн одоо аюулын шин чанар гэдгийг ямар үзүүлэлтээр хэмжиж энэ хүний гэмтрийг яллаа. Хохирол хор уршиг бол маш тодорхой. Хохирол бол мөнгө нүгээр илэрхийлдэг бол. Хор уршиг бол толгойд одоо айц үүссэн үү, утаан дормжсон уу гэд хэмжигдэхүүц байхгүй. Тэгэхээр хуулийн хамгийн гол шаардлага бол хэмжигдэхүүц, үнэлэхүүц, хэрэгжихүүц байх хэрэгтэй. За. Баярлалаа гэж бус асуудлыг явцтай хүн дээ. Яг л одоо энэ өөрөө 7хон зүйлтэй нэмэлт өөрчлөлт байхгүй. Өмнө 15 онд болсон эрүүгийн хуулийн тухай ярих бол тэнд бол зөндөө олон юм ярьж болно. Энэ 7хон нэмэлт өөрчлөлт дотор дахиад нэг аюул гараад ирж байна. Энэ дээр одоо жишээ нь ингэж орж иж энэ 12 буюу 9-ийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр орж иж байгаа. Хуулийн этгээдийн хариуцлага дотор эрх хасах болон татан буулгах албадлагын арга хэмжээ гэдэг ойлголт орж ирж байгаа. За уучлаарай. Жишээ нь хуулийн этгээдийн одоо хариуцлагатай холбоотой асуудлыг бид бас нэвтрүүлгийн тодорхой хэсэгт хөндөе. Эхлээд ямар ч шинэ төрлийн ялын асуудлаар за төрийн бас байгууллагыг сонсъё. Аль болох манай оролцогчид товчхон тайлбар хэлхийг хүсье. Маш олон төлөөллүүд. За баярлалаа. Саналаа хэлэх боломж олгоё. Энэ дээр би хамгийн гол нь одоо өнөөдөр манай нийслэлийн хэмжээнд бол хулгайгаа дийлэх хвчлээ л да. Тэгээ энд бол хамгийн хүрч байгаа нь хүүхдүүд байдаг. Тэгэхээр зэрэг одоо өнөөдөр хөдөлмөрийн хүнсний цалингийн хамгийн доотлын хэмжээ 240 мянга. Энэ бол гэмт хэрэг биш гэдэг орхиод байгаа. Толгойн хилээд явуулаад байгаа байхгүй өнөөдрийн байдлаар. Тэгээ 240 мянга нэг болохоор гэмт хэрэг болж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг өнөөдөр бол тэр хүүхдүүдээр ингээд нэг бас нэг шууд 6 сар баримтлах ч юм уу, эсвэл тэнцэн өгч ч юм уу, эсвэл ял өгөөд явуулмааргүй л байгаа юм. Арай өөр төрлийн арга хэмжээнүүдийг авахгүй бол энэ одоо жилд зүгээр нэг зүйл ингээд 380 гаруй хүүхд төртөж шít. Тэгээ тэрний чинь 47 хоног буцаад гэмт хэрэг үлдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэний дараагийн шийдвэр, дараагийн авч байгаа алхам байхгүй жичнээ 1000 сахын эрүүгийн хууль гараад тэгээд тэр хүүхдүүд чинь буцаал өрсөд. Өнөөдөр бол тэр нарийн нөгөө амьдралын судлаагүй хийсэн хэргийнх нь нарийн судлаж ядаж нэг хамт олонны дунд хүмүүжүүлдэг тий. Тэгжиж бүр болохгүй 6 сарын барилгыг нь авдаг. 6 сарын барилгын дараа тэр бүр болохгүй тэр хүнийг нөгөө 20 хялтаа нөх. Ийм арга хэмжээнүүд өнөөдөр бол Монголд аягүй хэрэгцээтэй байгаа. За цагдаагийн байгууллагын төлөөлөлт сонсъё. Зарим нэг тоон баримт тодруулах шаардлага байна. Ер нь бол одоо жилдээ гарч байгаа гэмт хэргийн төрлийг авч үзвэл ямар чиглэлийн гэмт хэрэг илүү их байна. Үндсэн тоо судалгаанууд байна. Ер нь бол Монгол улсад үйлдвэж байгаа ийм гэмт хэргийн 31 орчим хувь, 31-ээс 34% хулгайлах гэмт хэрэг хийж байна. Энэ хулгайлах гэмт хэргийн үндсэндээ 60 орчим хувь нийслэл үйлдвэж байгаа. Микрофон уу? Монгол улсад жилдээ нэг 27-оос 28 орчим мянган гэмт хэрэг бүртгэдэг. За энэ гэмт хэргийн одоо 31-ээс 34 орчим хувийг нь хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ хулгайлах гэмт хэргийн 60 орчим хувь нийслэлд үлддэг. За үлдсэн 30 гаруй хувь нь бол орон нутагт үлдэгч байгаа. За хулгайлах гэмт хэрэг одоо хүчин төгөлбөрж байгаа хуулиар бол
торгуулаас ахуулаад сегдсэдэн сонгох эрүүгийн хариуцлага ялтаа дээл нь 15 жилийн хорих ялтаа байж байгаа. Одоо энэ шинээр хэрэгжиж байгаа хуулийн төсөлд бол ялын бодлогыг нэлээд бууруулсан, нийт тусдаа хөдөлмөр хийлгэх. За хорих ялын дээд хэмжээг бол 12 болгож бууруулсан. Ийм байж байгаа. За тэнд төрөмс олжлээ. Ихтэй асуудал. Засгийн хууль санаачлагчийн зүгээс ер нь сая Тэмүүжин сайд хэлж байна. Энэ нийгэмд аюултай гэдэг шинжийг оруулаад ирлээ гэж социалист хэрэгцсэн гэж. За энэ бол ерөөсөө одоо улсын бүх улсын эрүүгийн хуульд байдаг бас нэг гэмтрийн гол шинж. Эрүүгийн хууль дээр хууль дэг журам зөрчсөн бүх үйлдэлийг гэмт хэрэг тооцох нь өөрөө энэ буруу. Сая хэлж 27,800 гэмт хэрэг бүртгэгддэг. Одоогийн захиргааны хариуцлагын хичнээн зөрчил гардаг гэж жилдээ сая гаруй гардаг байхгүй. Түүнээс одоо 500 дахин их хэрэг зөрчил гардаг. Бид энэ зөрчил болгоныг гэмт хэрэг тооцвол юу болох вэ? Тийм учраас эрүүгийн хууль дээр юуг зохицуулдаг гэхээр тэр гэмт хэрэгт хамгийн аюултай тэр гарцаагүй эрүүгийн хуулиар хамгаалах, гарцаагүй одоо төрийн цайрлал ногдуулах тэр онц ноцтой үйлдэлүүдийг л эрүүгийн хуулиар аваад зохицуулдаг. Тухайлбал би одоо нэг жишээ хэлье л да. Сая 2015 онд батлагдсан хуулиар орон сууцны зөвшөөрлгүйгээр зураг авсан бол 3 сар хүртэл хугацаагаар хорно гэдээ ял шийтгэлтэй зүйл энэ байсан. Өнөөдөр бүгд гар утастай. Одоо сая 500 мянган гар утас байгаа шүү дээ. Монгол улс бүртгэлтэй. Бүгд одоо ингэ нэг зураг аваад тэгээд шоронд ороод байх юм. 7 хоног. Энд ч одоо тэгэхээр энэ хамгийн тэр аюултай үйлдэл. Гэмт хэрэгжүүлж. Тухайлах юм бол татвараас зайлсхийх гэдэг дээр татвараа төлж чадаагүй үйлдэл гэдэг бол одоо лавжаа ерөнхийлөгч байх. Эдийн засаг бизнесийн ийм хүндрэлтэй санхүүгийн үед ямар ч шалтгаанаар хүн татвараа төлөхгүй байдалд орж болно. Энэ бол бизнесийн эрсдэл. Бизнес бүхэн эрсдэлтэй. Гэмт хэрэгт юуг нь оруулах ёстой вэ гэхээр гарцаагүй өөрөө санаа зорилгоор тийм ээ? Нуусан. Худлаа одоо тэр тайлан балансаа гаргасан. Тэр зориуд санаатай гэм буруутай үйлдэлийг нь харин гэмт хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас тэр нийгэмд аюултай гэдэг шинж маань өөрөө цаанаа ийм олон одоо хүчин зүйл одоо зүйлийг бас агуулсан. Энэхүү дэцэдийн дурдж байгаа зүйлүүд бол нийгэмд аюултай шин чанар ерөөсөө биш байхгүй юу? Яг л нийгэмд аюултай гэдэг үнэлэмж биш. Энэ өөрөө хохирол хор уршиг гэдэг өөр хэмжигдэхүүнээр хэмжигддэг зүйлүүд байхгүй юу? Одоо жишээ нь орон байранд гаднаас дотор талыг нэвтэрч зураг авсан бол гэдэг гэмт хэрэг байдаг. Энэ өөрөө. Тэгснээс биш хүн гар утсаараа эзнийхэн дотор нь ороод юм эзнийхэн зөвшөөрлөлтөй газар зураг авч байгаад нийтлэг үзэгдлийн тухай биш. Одоо Улаанбаатар хотын гудамжинд цагдаагийн хууль сахиулга болон гэмтрээс өрсөн сэргийлэх чиглэлээр хэдэн камер тавигдж байгаа. Камерын татах хүчин чадал хэд гэж бодож байна. Энэ камераар айл болгоны цонхоор дураараа ороод доторх төрсийг аваад байх юм бол шүүхээс зөвшөөрөл авч мөрсөн шалах үйл ажиллагаа явуулах шаардлага байхгүй шүү дээ. Энэ өөр гэмт хэрэг байхгүй. Тэр ийм гэмт хэргийг бичихийн тулд гэмт хэргийг дээр юу дурдгаж байгаа нөхөр хохирол хор уршиг гэдэг хоёр зүйлийг асууж эхэлж байгаа. Танд ямар хохирол учирч ямар хор уршиг учирч байна. Гэртээ нүцгэн гүйж явахт нь гаднаас нь камераар зургийг авчаад олон нийтийн сүлжээгээр цацвал тэр хүнд ямар хохирол үүсэх вэ? Энэ гэмт хэрэг мөн үү биш үү? Энэ нийгмийн аюулаар хэмжигдэхгүй. Энэ бол хувийн эрх хэрэгчлөөгөр хэмжигдэж байгаа юм тэр багхгүй. Яриад байгаа энэ зөрчлийн асуудал дээр бид нэр эсрэг байр суурьтай байгаа. Юу гэд тэгэхээр зэрэг одоо би бол хуульч биш. Гэхдээ бид нар яг энэ нийгэмд ажиллаж байгаа хүний эрхийн төлөө ажиллаж байгаа хүмүүс учраас энэ байдлыг бол нэлээд анхааралтай янз бүрийн байдлаар судалж байгаа. За эндээс юу хэлэх гээд байна гэхээр зэрэг тэр зарим зөрчлүүдийг бол хэрвээ гэмт хэрэг гэж үзчихвэл цагдаа хүчнийхэн ажиллаад дийлэхгүй гэж. Яг ажил хийж байгаа цагдаагийн хувьд бол магадгүй. Тэгтэл та бүхэн энэ дээр ажиллаж л байгаа байхгүй. Тэр сая орчим зөрчлийг та нар илрүүлэл байгаа. Зүгээр тэрийг бид нар хэрвээ хариуцлага болгож оногдуулахгүй юм бол энэ Монгол улс хулгайгаас хизээч салахгүй. Одоо энэ танхимд хулгайд юмаа алдаж үзээгүй хүн байна уу гэвэл гараа өргөдөө байхгүй. Хулгайд тэгтэл би ч гэсэн хулгайд юмаа алдаад хэрвээ хуучин бол 192 одоо 240 мянган төгрөг болцсон тэр хүнийг халааснаас юм хулгайлж байгаа үйлдэл нь гэмт хэрэг мөн үү? Тэрэн дээр яагаад 240 хүрсэн бол гэмт хэрэг гэж үзнэ 240 хүрээг бол гэмт хэрэг үзэхгүй гэж. Энэ өөрөө нэг асуудал. Дараагийн нэг асуудал байна. Түрүүний би хуульч биш учраас та нарын нөгөө онлайн юм уу тэр юмнуудыг ойлгохгүй л дээ. Гэхдээ нэг асуудал нь түрүүн хохирол шаардах хэрэгтэй байгаа гэж ойлгосон би те. Жишээлбэл гэр бүлийн хүчирхийлэл дээр зөвхөн бодит
бие физиологид ер нь гэмтэл очруулаагүй сэтгэл санааны маш гүн хямралуудад оруулсан байдаг. Яг одоо энэ манай үйлчилж байгаа хууль одоо та бүхний инженер гаргаж байгаа хууль процессууд дээр энэ сэтгэл зүйн хохирлыг үнэлдэг юм боломжууд нь бий юу гэсэн юм асуулт байна. За ажлын хэсгээс. За би нэг хоёр юм хэлэхгүй л ерөөсө болохгүй нэ. Тэгээ би хэлийгээд одоо түрүүн тэндээс хулгай асуудлыг хөндөж ярьсан. Өнөөдөр нийт цагдаагийн байгууллагад энэ гэмт хэрэг эрх зүйн зөрчилтэй холбоотой 480 орчим мянган дуудлага ирдэг. Нийт захиргааны зөрчлийн тоо бол нэг сая 100 сая 200 мянган зөрчил бүртгэгддэг гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр амьдрал дээр яаж байгааг бол хулгайд алдагдсан эд зүйлийг цагдаагийн байгууллагад хохирогч дуудлага өгөөд өргөдлөө өгөөд шалгуулад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй тохиолдолд эрүүг эрх үүсгэхээс татгалзаад хаачж байгаа. Тэгээ энэс цаашаа ажиллагаа явуулах процесс байхгүй байгаа. Тэгэхээр энийг бид нар процессжүүлээгээд энэ хүрээнд шинжилгээг оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ хохирлын хэмжээнд хүрээгүй хэрэг дээр зөрчлийн хэрэг нээгээд зөрчлийн хэрэг бүртгэлтэй ажиллагаа явуулаад тодорхой төрлийн ажиллагаанууд явуулах ийм процессыг бий болгосон. 5 сарын хугацаанд энэ хэргийн хойноос заавал эзэн холбогдож байгаа хойноос явна. 40 бетоноо алдсан хүний хувьд 40 бетон ч гэсэн өмч байхгүй. Тэр утгаараа тодорхой ажиллагаа явуулж, эрен сурвалжилдаг, эд зүйлийг олдог, хохирлыг барагдуулах ийм процессыг оруулж ирж байгаа шүү. Энэ бол энэ эрх зүйн шинжилгээний хамгийн том дэвшил шинжил гэж хэлэх гэж байгаа. Сая тэр эмэгтэй жишээ нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр заавал хор хохирол шаардах юм уу гэж байна. Шаардахгүй. Бид нөгөө нэг гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлахтаа цуг одоо үйлчилж байгаа эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тийм ээ. Тэн дээр хэрцгий тогшин байн харьцсан хүсэл зоригын эсрэг үйлдэл хийсэн энэ бүх үйлдэлүүдийг гэмт хэрэг гэж тооцож байгаа. Банк гэж байгаа шүү шинж нь. Анх удаагийнх нь үйлдэл нь зөрчлөөрөө явна. Банк гэдэг шинжээрээ эрүүжнэ гэдэг энэ зарчмаараа батлагдаад өнөөдөр эрүүгийн хуулинд бас хэрэгжээ явж байгаа. За тухайлбал хуулийн этгээдийн асуудал бас сөндөгдөд байгаа. Ер нь бол цаашдаа ялын төрлийн хувьд хуулийн этгээд дээр ямар хариуцлага илүү ногдуулах тухай яригдж ирсэн үү? Ойлголоо алтан эрдэлтгүүч. Сая Тэмүүжин нэг зүйл дээр арай өөр ойлголт ярьчлаа. Эрүүгийн эрх зүйг социалист эрүүгийн эрх зүй, социалист бус эрүүгийн эрх зүй гэдэг энэ англилт ойлголт хэдийн халагдаад 27 жил болж байгаа. Монгол улс эрүүгийн эрх зүйн түүхэн уламжлалтай. Их засгаас ахуулаад 1926 оны шүүх цаазын бичиг 34, 60, 86, 92, 2002 гэдэг ийм олон жилийн уламжлалтай. Бид энэ үндсэн уламжлал дээрээ суурилсан нүүдлийн болон суурин соёл иргэншлийн нийтлэг зохицуултыг гэдэг ийм эрүүгийн хууль цаазынхаа зарим уламжлалыг авахгүй хит гадны барууны энэ загварыг шууд манад импортлж оруулж ирэх нь боломжгүй зүйлүүд байгаа. Тэр утгаараа бид нар ял болон албадлагын арга хэмжээ гэдэг ойлголтыг эрүүгийн хариуцлага гэдэг тэр сонгодог ойлголтод оруулж ирсэн. Хэрв эрүүгийн хариуцлага гэдэг ойлголт маань өөрөө ангид байгаа тохиолдолд 2015 онд батлагдсан хуулийг та бүхэн эргэж хараарай. Энэ тодорхой төрлийн албадлагын арга хэмжээнүүдийг бүр мөсөн орхигдуулсан байсан. Харин тэр утгаараа бид нар энэ эрүүгийн хариуцлага гэдэг ойлголтыг эргүүлж оруулж ирж байгаа. Тэр нэмээд нэг зүйл хэлээ. Нэмээд ганц зүйл хэлээ. Тэмүүжин сая өөрөө хэлэхдээ ингэж байна. Хор уршиг, хохирол гэдэг хоёр ойлголтыг нэг уутанд хийцэн байсан гэдэг. Харин тийм, яг би хэлэх гэж байна. Дээр нэмээд гим хор гэдэг ойлголтыг бүр дахиад нэг уутанд хийцэн байсан. Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт байсан захиргааны журмын эсрэг гэмт хэрэг гэж том бүлгүүдийг бүхэлд нь нийлүүлээд хүний амь бие эрүүл мэндийн эсрэг эрхчлөөний эсрэг гэмт хэрэгтэй ингээд нэг уутанд холцсон. Тэр уутнаас чи бид юуг ялах юм бэ? Гим хор, бид хохирлын тухай ойлголтууд ерөнхий ангийн хэсэг шүү. Гадны орнуудыг жишгээр энэ бол гадны орны жишг ерөөсөө биш. Энэ өөрөө зөвхөн хууль зүйн хэл. Шилжилтийн орнуудыг загварыг энэ гадны орны шууд манад хэрэглэх. Та нар нэг аюултай зүйл хийж байгаа байхгүй. Би одоо тэр чинь хэлээдгээ. Биднээс 2015 оны 12 сард батлагтаа хуулийн этгээдийг татан буулгах гэдэг энэ хариуцлагыг хоёрхан гэмтрэг дээр бичсэн байхгүй. Террор үйлдэхэд бэлдэх гэдэг хоёрхан зүйл дээр. Гэтэл одоо та хэд оруулж ирэхдээ юу болсон бэ гэхээр энэ ингэж шүүх энэ хуулийн 5-1-р зүйл заасан зорилгыг хангах шаардлагатай гэж үзвэл гэмтрэг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гингуудаа эрх хасах татан буулгах гэж бичиж байгаа байхгүй. Эн чинь юу болж гэнэ вэ гэхээр татан буулгах ял гэдэг дэлхий дээр байхгүй. Тэр гэмт хэрэг ийдсэн байгууллагыг татан буулгасан ч байлаа татан буулгахгүй байсан ч яалаа. Энэ ямар эффект вэ? Энэ яа биш байхгүй. Та албадлагын арга хэмжээ гэж ингэж татан буулгах гэж бичснээсээ болоод одоо татврын хэрэг дээр байна уу?
санхүүгийн зөрчил дээр байна уу, тэ? Байгаль орчин дээр байна уу? Хаанч байсан шүүх өөрөө үзмжээр албадлын харамжаар хэрэглээ гэд аж ахуй нэгжийг татан буулгах хууль технологийн суурил учруулсан аж ахуй нэгжийг Орхон голыг татан буулгахаас бохирдуулчаад компаниас холиод яваад байдаг. Эсвэл ингээд яваад байдаг. Тэгтэл тэр захирлыг нь шийдэх ёстой мөн үү? Тэр буруутай тэр бохирдуулсан үйл ажиллагааг явуулах ёстой мөн үү? Мөн тэр тусгай зөвшөөрөлтөд хамт тэр компани чи татан буулгах ёстой байхгүй. Тэ? Инээж харин эффект нь маш их хэрэгжиж зөвхөн олон улсын шахалтаар Монгол улс хоёрхан гэмт хэрэг дээр нөгөө мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх конвенцэд нэгдсэн орсныхоо хувьд энэ хоёрхан төрлийн гэмт хэрэг дээр л татан буулгахыг хэрэглэе. Бусад гэмт хэрэг дээр аж ахуй нэгжийг татан буулгахыг болио гэдэг ийм концепцээр бол энэ хууль бичигдсэн. Одоо бол шүүгчийн үзмжээр бүх нөхцөл дээр татан буулгах хэмжээний албадлын харамж хэрэглэх болж байна. За баярлалаа. Өдрийн танхимаас сонсъё. Ялангуяа хуулийн этгээдтэй холбоотой асуудал. Эрэг хуулийн түүх ярих юм бол товчхон тайлбар. Мэдээж 1810 тэгээд 1945 ингээ явна л да. Мэдээж коммунист капиталист хүний эрхийг тунгалж энэ асуудлууд байгаа. Гэхдээ би нэг л асуудал яриа. Яг татвартай холбоотой юм байна. Өмнөх хуулийн дээр 168 гэж заалтаа. 165 нь 2008 оны 1 сарын 24-нд хүчингү болцсон. Татвараа ганцхан 90 үсэг заалт байсан. Одоо цалингийн доотлын хэмжээг 20 дахин одоогоор бол 20 сая төгрөнд. Гэтэл 2008 он хүртэл энэ заалтаар нэг чиг хүнд 90 үсгээгүй. Нэгэсэндээ шүүхтэр очиж чадаагүй гэсэн үг. За 2013 онд бүр статистикаар татварын газрын даргын аль байсан тоогоор 12300 компани захирал нэгтлэн яг энэ 168 гэсэн заалтаар цагдаа дээр очиж байцагдсан байгаа. Гэхдээ хэрэг бүртгэл мөрдөн байцаа шүүхтэр бол уучлаарай 24 хэрэг очсон шүү дээ. Сүүлийнх нь ерөнхийлөгч тэр 24 хүнийг бол уучлалцсан байгаа каплатанд. Тэгтэл яагаад 12-3 мянган хэрэг цагдаа дээр очиод шүүхтэр 2008 оноос өмнө дээд шүүхтэр ганцхан хэрэг шүүгдсэн байдаг жилдээ статистикаар. Энэ илхвэггүй л энэ эдийн засгтай холбоотой гэмт хэргийг бүртгэж авах мөрдөх тэгээд дараа нь прокурор асуудлаа шийд. Тэгээд шүүхтэр очих бүх процесс манайх түүх байгаа юм шүү. Одоо хуулийн этгээд буюу эдийн засгтай холбоотой 25 заалт орж иж байгаа. Энд 40-д 25 болсон. Хуучин эдийн засгтай холбоотой 5хан заалт байсан. Үүнээс ганцхан заалтыг нэг ч хэрэгжүүлээгүй. Одоо сөрөг үр дагавар нь юу болсон? Ил тодын хуулиар 34 их 80 ил гарна гэдэг чинь энэ төрийн систем оролцсон ба. Одоо би нэг юмнаас айж байгаа нь ганцхан заалтын хойно цагдаа ажиллаж чадаагүй байсан бол одоо энэ 25 заалт байна. Үн мөн гэдэг нэг сонин юм явж байгаа. Энийн дээр манай цагдаа бэлэн байна уу? Хэрэг бүртгэлд. Мөрдөн байцаагч нь яг энэ эдийн засгийн албанд бэлэн байна уу? Прокурор энд мэрэгдсэн хүн байна уу? Цаашлаа шүүх маань энэнд бэлэн байна уу гэдэг асуудал нь өөрөө түүхийн асуудал шүү. Тухайлбал хуулийн этгээд ямар төрлийн хариуцлагыг илүү хүлээлгэх нь амьдралд одоо нийцэхгүй гэдэг юм уу? Цаашдаа зайлшгүй халах хэрэгтэй. Би хэлж штэ. Эрүүгийн хуулийн 5хан заалт байсан өмнө эдийн засгийн холбоотой. Түүний ганцхан татварын заалтаар 2008 оноос хойш дээд шүүхтэр жилд ганцхан хэрэг очдог байсан. Гэхдээ доотлолт нь 10 хэдэн мянгаар цагдаа дээр очиод бүгд авилга хайлах бол янз бүрийн байдлаар ингээд асуудал дуусчихад байсан байхгүй. Нэгхэн асуудлаа бид нэр төгс шийдэж чадаагүй тийм процесс байх. Одоо дээр нь 25 эм эрүүгийн заалт ороод ирсэн тохиолдолд энэ 25 заалтын мэрэгчлэлтэн байна уу гэдэг нь өөрөө бидний нэг асуудал. За шүүхийн байгууллагын төлөөллийг сонсъё. Тухайлбал хуулийн этгээд одоо хариуцлага тооцсон тохиолдол байна уу? Ер нь ямар төрлийн гэмт хэрэг гэдэг юм уу зөрчилтэй холбоотойгоор хуулийн этгээдийн хүрээнд асуудал яригддаг юм. Тэр одоо хүчин төгөлдөр үйлчж байгаа хуульд хоёр төрлийн гэмт хэрэгтэй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа юм. Тэгэхээр шинэ батлагдсан эрүүгийн хуульд бол энэ хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зүйл заалтыг бол нэмсэн. Эдийн засгийн эсрэг гэмтэргүүд дээр, авилга албан тушаалын гэмтэргүүд дээр, за тэгээд хүрээлэн буй орчны эсрэг гэмтэргүүд дээр хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр ийм заалтууд орж ирсэн ба. Тэгээд сая энэ эдийн засгийн гэмтэргийн нэг төрөл болох татварын асуудлыг сая хөндөж ярьлаа. Татварын гэмтэрэг яагаад ингэ шүүхээр шийдэгдэхгүй байгаа юм бэ гэдэг энэ тоо өрөмтөг бас олонний анхаарлыг татах ба. Шүүхээр бол цөөн боловч ийм хэрэгүүд шийдэгдэж байгаа. Гэхдээ энэ татвар ногт хорлого гэдгийг одоо юу гэж ойлгох юм бэ? Энэ нуусан орлого бараа үйлчлэгийг нь хилээд байна уу? Эсвэл одоо төлөх ёстой татварыг хилээд байна уу гэдэг энэ хууль зүйн ойлголтуудаа хуульдаа маш зөв томьёолж хэрэглэх, хуульчид энийг нэг мөр зөв ойлгож хэрэглэх ийм л асуудал байна. Тэгэхээр энэ эрүүгийн хуулийг одоо шинжлэх одоо нэмэлт өөрчлөлтөөр дахин өшөө боловсронгуй болох нэг чухал асуудал бол
Ерөөсөө энэ үндсэн хуулиар хамгаалагдж байгаа ямар эрх ашиг сонирхол үндсүүлээ бид эргэн хуулиар хамгаалж гэмт хэрэг тооцох юм бэ? Тэр хэрвээ гэмт хэрэг тооцож байгаа бол тэр үйлдэлийнхэн шинж нь юу юм? Гин буруухийн хэлбэр ямар байх ёстой юм? Ямар аргаар үйлдэгдсэн байхыг шаардах юм? Ямар хохирол хор уршиг учирсан байж энэ гэмт хэрэг тооцсон байх юм бэ гэдгийг одоо гэмт хэрэг тус бүр дээрээ улсын дэвшүүхийн тайлбар шаардахгүйгээр тодорхой зааж тусгах ёстой. Тэгэх юм бол энэ татварын гэмт хэрэг шиг одоо ийм эргэлзээгүй асуудлууд үүсэхгүй. Тэгэхээр энэ шинжилэн одоо найруулж баталсан одоо хэрэгжиж байгаа энэ хууль за мөн энэ нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийж байгаа өөрчлөлтүүд бол дандаа энэ гэмт хэргийнхаа шинжийг маш тодорхой болгох, хэрэглэхэд ойлгомжтой болгох энд л чиглэгдсэн. Тэгэхээр энэ тухайлбал одоо нийгмийн даатгалын шимтгэлээ олон жилийн хугацаанд төлөөгүй аж ахуй нэгж байгууллагуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүй эсэх тухай бас маргааны асуудал дээр би нэг гүйцэтгэж хэлчихэ. Татвар төлөөхийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж бол тэрийг тайлбарлаж хэлж болохгүй л дээ. Одоо батлагдсан хууль бол эрхлэх байгууллагаас эцэслэн тогтоосон. Өөрөөр хэлбэл тэр татварын хувь хэмжээ дээрээ тухайн аж ахуй нэгж байгууллага нь маргаад эцэслэн шийдвэрлүүлээд тэгээд тогтооцсон төлөх ёстой татвараасаа санаатай зайлсхийж байгаа, зогсож байгаа ийм үйлдэлийг нь эрүүжүүлсэн байхгүй. Одоо харин засгийн газраас өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр болохоор татвараас зайлсхийх буюу эн чинь татварын заллим эхлэх гэмт хэрэг байхгүй. Татварын байгууллагад зориуд худал одоо мэдүүлэг гаргасан, тайлан гаргасан эсвэл бараа ажил үйлчлэгээгээ зориуд нуунд дарагдуулсан. Тухайлбал гайлаар одоо нэг контейнер одоо спирт оруулж ирэхдээ тэрийг ус гэж мэдүүлээд орж ирж байгаа. Эн чинь татвараас зориуд зайлсхийж байгаа татварын заллим байхгүй. Тэгээ ийм л үйлдэлүүдийг одоо эрүүжүүлж байгаа асуудал. За тэнд төрийн бас байгууллагууд. Баярлалаа. Би хүний эрх хөгжилтөө төрийн бас байгууллагын тэргүүн уран цааж гэж хүн байна. Тэгэхээр зэрэг энэ хуулийн этикеттэй холбоотой асуудал төр бол манай иргэний нийгмийн байгууллагын бол одоо бас нэг байр сууриа бол тодорхойлсон. Энэ нь юу вэ гэхээр зэрэг ялангуяа энэ хүнсний аюулгүй байдал хүрээлэн байгаа орчин барилга байгууламжийн одоо аюулгүй байдалтай холбоотойгоор гарч ирж байгаа үйлдэлүүд дээр бол зөвхөн одоо тэр тухайн компанийн одоо нэг ажил хариуцж исэн этгээдийг л ухаандаа шийтгэхэд өнгөрдөг. Гэтэл энэ нь болохоор зэрэг ерөөсөө нөгөө хангалтгүй. Ягаад гэвэл тэр үйл ажиллагаа бол дахин давтагдах одоо ийм бололцоотой. Тийм болохоор зэрэг бидний үзэж байгаагаар бол ер нь одоо нийгэмдээ шударга ёсыг тогтооход ч гэсэн хэрвээ бизнес эрхлэх эрхээ эдэлж байгаа бол бас нийгэмд хариуцлагатай бизнес эрхлэх ёстой гэсэн энэ одоо байр сууриас бол ийм аж ахуйн одоо хуулийн этгээд юм бол энэ одоо төдгөлзүүлэх эсвэл одоо бүр болохгүй одоо давтагдж байгаа тохиолдолд бол тэр одоо нөгөө татан буулгах гэсэн одоо ийм хариуцлагыг оногдуулах нь бол зүйтэй юм а гэсэн ийм байр суурийг бол илэрхийлж байгаа тий. Гэхдээ бид нар бол энэ татан буулгах эрхийн төдгөлзүүлэх гэдэг дээр бол эрүүгийн хариуцлага гэж бол үзэхгүй байгаа шүү дээ. Тэр хүн дараа нь өөр хариуцлагатай бизнесээ одоо эхлээд хэрэгжүүлээд явах нь бол эрх нь бол байж байгаа л гэж ингэж үзэж байгаа. За өшөө бас нэг бид нар одоо энэ 15 онд батлагдсан хууль дээр одоо их тийм чухал 10 зүйл гэж ингэж үзсэн. Тэрний нэг одоо их чухал юм бол энэ авилгатай холбоотой асуудал, гинт баяжгатай холбоотой асуудлууд бол гарч ирж байгаа. За энэтэй холбогдуулаад ер нь бидний одоо хүлээж байгаа юм бол юу вэ гэхээр зэрэг энэ заалтууд бол их хэрэгтэй юм аа. Ингэснээр бол энэ бол төрийн албан хаагчдыг хариуцлагатай болгох юм байна. Ингэжээж төрийн байгууллагуудыг бол бэхжүүлэх юм байна. Ингэжээж ер нь нийгэмд бол шударга ёсыг тогтоох юм байна шүү. Яагаад гэвэл авилга өгж байгаа этгээд хэрвээ одоо өөрөө одоо илчлэх юм бол тийм ээ одоо тэр ялаас нь хөнгөлөгч байдаг юм уу эсвэл одоо ухаандаа гинт байжсан этгээд тэрнийг хууль ёсны одоо үйлдэлээр олоогүй гэдгийг тайлбарлаж чадахгүй бол тэр одоо хөрөнгийн хураах бас ял оногдуулах ч байдаг юм уу ийм одоо үйл ажиллагаа явуулах. За зарим тохиолдолд аргагүй эрхэнд нөгөө нэг авилга өгөх тохиолдол гардаг шүү дээ. Ялангуяа газартай холбоотой асуудал дээр бол аргагүй эрхэнд авилга өгдөг. Энэ тохиолдолд бол одоо энийг илчлэх юм бол тухайн хүн бол ялаас хөнгөвчлөх үгүй бол одоо бүр нөгөө авсан үйлчлэгийг ч гэсэн хэвээр нь үлдээх ийм боломжуудыг бол гаргаснаар бол энэ одоо бас нөгөө төрийн албан хаагчийг хариуцлагатай болгох нийгэмд шударга ёсыг тогтооход бол их чухал гэж ингэж үзэж байгаа. Авилгын асуудлыг дараа нь бас үргэлжлүүлж байна. Өөрчлөөсэй ингэж бас хүсэж байгаа тий. За хуулийн этгээдтэй холбоотой асуудал. За судлаач юм байр суурьсаас. За би зөвөр ерөнхий одоо энэ хуулийн ерөнхий чанар талаас нь тийм макро төвшөнд асуулт асууя гэж бодож байна. Тэгээ хуулийг боловсруулахад бол ерөөсөө хувь хүний үзэл баримтлал нааш айгүй чухал байдаг. Тийм ээ. Тэр хүн хэрхэн хэмбэ гэдгээс шалтгаалж тэр хуулийн тийм ээ оршин тогтнол их нөлөөлж идэм болов сүүлийн үед би судалж харсан байгаа. Тийм учраас бол би бас яг энэ хуулийг санаачлан боловсруулсан хүмүүсийн ажлын хэсгүүдээс одоо зөвхөн хувийн асуулт асууя гэж бодож байна. Та бүхэн энэ хуулийг бол таны ер нь тийм ээ баримталдаг
тий ажлын хэсгийн ахлагчаас асууя. Одоо баримтлалыг үзэл бодол чи юу юм бэ? Тийм ээ таны одоо хөтөч үзэл чи юу юм бэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. Аливаа юм дээр бол татварын асуудал аюул хүнд байдаг. Өнөөдөр эдийн засгийн баялаг бүтээж байгаа хүмүүс дээр бол энэ асуудал аюул хүнд тусч байна л да. Тэгэхээр зэрэг өнөөдөр яг та нар энэ хуулийг боловсруулахдаа татварын хуулиудыг тийм ээ хэрхэн судалсан бэ? Орчин шинжилгээг хэрхэн яаж хийсэн бэ? Тийм ээ. Энэ талаар бас нэлээд дөрвтэй судалгаа хийсэн болов уу гэж би үзэж байна. 3 дугаарт нь бол энэ хууль боловсруулах үйл ажиллагаа сая энэ ажлын хэсгийнхэн хэллээ л дээ нөө дотоод Монгол суурьаасаа тийм ээ боловсруулах гэж бид нар одоо хичээсэн гэж байна. Үнэхээр энэ бол айгүй чухал асуудал. Тэгэхээр зэрэг энэ Монголын энэ хөрс суурин дээр болоод байгаа үйлдэл бүр маань тийм ээ амьдралын энэ ахын өргөн орон зайнаас болж байгаа тэр систем дээр хэрхэн шинжилгээ хийж өөрсдийнхээ тэр баримталдаг үзэл бодлыг энэ хуулинд хэрхэн одоо шингээж өгсөн бэ? Тийм ээ. Энүүгээр бол би юу харах гэдэг нь гэхээр энэ хуулийг боловсруулж байгаа ажлын хэсгийнхэн маань хэн байсан юм бэ? Үнэхээр энэ дээр эх оронч одоо энэ дээр бол шалгуур тамир юм шиг санагддаг л да хууль боловсруулж байгаа хүмүүс дээр. Эх оронч үзэлтэй тийм ээ. Үнэхээр гадны тэр ямар нэгэн системийг шууд асарж ирээ шууд нялзаагаал тэгэл бүгдийг ингээд нэг систем суулгаал тий. Тэрийг хүчээр хэрэгжүүлдэг. Иймэрхүү байдлаар өнөөдөр бид нар 25 жил алдлаа шүү дээ. Дайлангуяа татварын хууль дээр тийм ээ. Тэгэхээр энэ алдааг бол бид нар дахин давтахгүй байх ёстой. Энэ утгаараа бол би одоо би хуулийн мэргэжилтэн биш би эдийн засагч хүн. Энэ утгаараа би бол хуулийг 3 хувааж авч үздэг. Нэг нь болохоор одоо бид нар одоо нийгмийн байгууламжийг бүтээх суурь үзэл баримтлал хөтөч баримтлал байдаг юм байна энэ хууль дээр. Энэ маань үндсэн хууль юм байна. Байгууламжийн бүтнээр нь харцдаг юм байна. Хоёрдугаар нь үүрэг хариуцлага гэж байдаг юм байна. Тэр байгууллагыг баримтлахад энэ бол татварын хууль гэдэг юм байна. Татвар болоод бусад хуулиуд. Энийг бол хэрэгжүүлэхийн тулд бол яг ташуурдаж яг энийг хэрэгжүүлгээд ингээд араас нь ингэж нөгөө хэрэгжүүлэх механизм нь бол эрүүгийн хууль гэдэг юм байна гэж би олж хардаг байхгүй. Тэгэхээр энэ утгаараа бол бас цагаа бодлоо. Ерөнхий одоо логик. За ажлын хэсэг зүгээр товчхон тайлбарласан. Ялангуяа тэр хуулийн этгээдийн хариуцлагатай холбоотой асуудал, татварын асуудал. За үргэлжлүүлээ товчхон хэлж. Хуулийн этгээдтэй холбоотой нэг 15 оны энэ хуулинд бол анх бол хилцээ явж байхдаа бол 80 гаруй одоо зүйл байж хагаад тэр 50 гаруй зүйлтэй батлагдсан юм байна. Тэгээ өнөөдөр одоо сая одоо бид нэмэлт өөрчлөлт оруулахад болвол нийтдээ нэг хуулийн этгээдтэй холбоотой 20 гаруй зүйл л энэ дотор байгаа. Нэгс нь багассан гэсэн үг. Хоёрт бол би бас түрүүн тэндээс бас хэлж ирсэн. Манай улсад нэг ийм зүйл бий болсон. Гүйцэтгэх захирал гэдэг нэг нөхөр байдаг. Тэр нөхөр нь хээл ахуулалт өртдөг. Тэгээ нэг гүйцэтгэх захирлыгаа аваачаад энэ нөхрөл одоо хариуцлага асуудлыг аваач өгч. Тэгээ хуулийн этгээд нь цаана хоос ингээ үлдчихдэг. Тэгээ нэг субъектийн асуудал өнөөдөр яригдаа явчихж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр хээл ахуулын асуудал дээр хүртэл өнөөдөр бид энэ хуулийн этгээдтэй холбож тайлбарлахаас хуулийн этгээд нь хариуцлага хүлээлгэхээс өөр гарц байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө эрүүгийн хууль гэдэг бол өөр ялын бодлого гэдгийг бид нар бас ойлгох хэрэгтэй. Энэ бол манай улсын ялын бодлого. Тийм ч учраас энэ улс орон болгонд байгаа энэ гэмтрийн нийгэмд аюултай шинж чанарыг нь өөрсдийнхөө тогтцож ирсэн дэг жаяач гэсэн бариад явж ижил энэ хууль маань өнөөдөр амьдрал дээр бас биелэлээ олно гэдэг ийм бас санааг хэлэх гэсэн. Нийгмийн даатгалын шимтгэл татвар асуудал сэрэгдэв. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх гэдэг гэмтрийг оруулж ирсэн гэсэн газар. За 15 онд бол энийг бол гэмтрээс авцсан байсан. За яагаад оруулсан гэхээр бид үнэхээр судалгаатай хандсан л та. Энд нийгмийн даатгал шимтгэл өнөөдөр 103 тэрбум төгрөгийн авлага үүссэн байна. Төлөөгүй. Нийтдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй мянган хуулийн этгээдийн 11 мянга гаруй нийгмийн даатгалын шимтгэлээр төлөөгүй. Энээс 103 мянга. Энэ төлөөгүй үйлдэлийн золиос болоод 157 мянган хүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглөгдөөгүй. Энээс болоод 157 мянган хүн эрүүл мэндийн тусламж авч чадахгүй. Хөдөлмөрийн дэвтрээ бүгдүүлж чадахгүй усаа тэтгэврээ тогтоолгож чадахгүй. Хохирогч болцсон сууж байгаа байхгүй. Ийм ноцтой үйлдэл учраас энэ асуудлыг бас хуульчлахгүй. Хэд одоо хуулийн этгээдтэй хариулах тооцох ёсгүй гэж хий хоосон асуудал яриад энэний цаана одоо ямар хэмжээний цар хүрээтэй олон хүн хохирч үлдэж байгаа асуудлыг бас бид анхаарахгүй боллоо. Тийм учраас энэ эрүүгийн хариуцлагад бас оруулж ирж байна. За товчхон тайлбар. Асуултанд хариулъя. Ямар одоо үндслээр нэмэлт өөрчлөлт оруулахад чиг шугам баримаа гэдэг. Тэр өөрөөс эрүүгийн эрх зүйл нийтлэг эрхч хамгаална. Улс орны тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал өмчлөгчийн эрх ашиг хүний эрхийг хангахын тулд гэсэн энэ нийтлэг зарчмаа баримталсан. Тэгээ би эцэст нь ганцхан л үгэлээ. Ер нь гадны улс орнуудаас хөрөнгө санхүүгийн дэмжлэг тусалцаа авч эрх зүйн хэм хэмжээний актыг олноор нь импортлогоо бид нар болмоор байна. Энэ удаагийн эрүүгийн эрх зүйн нэмэлт өөрчлөлтийн гол үндсэн агуулга бол импортлж ирсэн хэм хэмжээг нутагшуулахын төлөө бид нар ажиллаж байна. Би нэг жишээ хэлье. Герман улс
Монгол улсаас эрх зүйн хөгжлийн үед хол илүү улс. Өнөөдөр Монгол улсад захиргааны ерөнхий хууль батлагдсан. Тодорхой донор байгууллагуудын санхүүжилт авсан. Гэтэл өнөөдөр Герман улсад захиргааны ерөнхий хууль батлагдаагүй одоо хилцүүлгээгээ шатанд явж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бид 3 саяула гадны улс орнуудын тодорхой санхүүжилтээр эрх зүйн хэм хэмжээний лаборатори болоод байна. Тэм учраас энэ удаагийн эрүүгийн эрх зүйн нэмэлт өөрчлөлтийн гол үндсэн зарчим бол энэ импортлж оруулж ирсэн хэм хэмжээг нутагшуулж энэ Монгол орны өөрийн онцлогт нийцүүлсэн, нийтлэг эрх ашигыг хамгаалсан ийм хууль гаргахын төлөө энэ өнөөдөр ажлын хэсэг парламент ажиллаж байгаа шүү гэдэг хэлээ. За би бас энэ бизнесийн төлөөлөлөөс сонсъё. Хуулийн этгээдтэй холбоотой асуудал дээр түрүүний товчхон тайлбарлаа. Төгсгөл болж байгаа шиг ямар ч гэсэн мэндийг олон дүмдээ амгаалал хэрхэлээ. Би Toyota компани гүйс ерхий захирал бямсаахан түүнчлэн худалдаа ажуулалтын танхим микрофон багш. Худалдаа ажуулалтын танхимын тэргүүлэгч. Дээр нь Монголын хог аягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч. 2-3 асуулт. Өнөөдөр гэмт хэргийг хохирлоор нь зүйлчлээд хохирлоор нь гэмт хэрэг гэж үзэх үү, зөрчил гэж үзэх үү гэдэг асуудал дээр бизнес эрхлэгчид хадны ярмуудыг өрөөд байгаа. Чамд өргөдөл өгвөл гэмт хэрэг болох гэдэг. Залилан байна уу, юу байна уу нэг арга болсон. Эсвэл иргэний шүүхээрээ яваад аргаа бар гэдэг. Цагдаа нөгөө түрүү манай лагж ерөнхийлөгч асуулаад энэ цагдаагийн бие бүрэлдэхүүн, хууль хүчний бие бүрэлдэхүүн, прокурор, шүүхийн бие ажилтнууд маань өнөөдөр эдийн засгийн мэдлэг байна уу, байхгүй юу? Энэ суур дид үтс өнөөдөр биднес байна уу? Нэг хамгийн чухал асуудал энэ. Бид бизнес эрхлээд татвараа төлөхийн төлөө өнөөдөр ялтан болох уу? Иргэний хохирогч болох уу гэдэг. Энэ эрсдлийг их тооцож үзээч. Хоёрдугаарт энэ 20 дугаар бүлэг дээр тодорхой заасан байл да. Түрүүн Тэмүүжин гişүн сайд багш маань бас хэлжлээ. Хоёрхан асуудлаас одоо 16 зүйл. Бусдын эрх ашиг, эрүүл мэндэд олон нийтийн аюулгүй ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гээд хоёр асуудал 16 зүйл болцоо орж байгаа. Энэ дээр ингээ анзаараад харахаар аюултай хог хаягдлыг хаях хэлбэрээр одоо эрүүл мэнд нийгэм хохирол учруулсан гэмт хэрэг гэдэг. Гэтэл төрийн байгууллага өнөөдөр үүргээ биелүүлэх улмаас аюултай хог хаягдлыг цуглуулах ангилах цэг нь байхгүй багт хаана их юм. Нөгөө бас дид үтсийн асуудал гараад ирж байгаа. Төрийн байгууллага ажил үүргээ биелүүлэхгүй зөрчил хүлээгээл явна. Зөрчил гэж бүртгэгдээд нэг хариуцлага тооцож явчих юм байна. Тэрнийхэн төлөө гарцаа байхгүй үйлдвэрлэл үйлчилгээ бизнесийн энэ орчин дээр энэ хог хаягдал бий болно. За. Тэгэхээр энийг яах ёстой вэ? Гэмт хэрэг, эрүүл мэндийн эсрэг, байгаль орчны гэмт хэрэг мөн зөвлөлийн зөвшөөрье. Гэтэл нөгөөдгөө хэрэгжүүлэх нөхцөл нь байхгүй. Одоо нөгөө сахилгаан гав мав гэдэг юмтай адилхан зүйл болчиход л. Тэ энэ дид үтсийн шийдлүүд дээр хэрхэн анхаард юм бэ? Энэ ажлын хэсэг санаачлах дээр бол асуудал тавьмаар байна. 3 дугаар хэнд бас нэг авилгал хийх ахвал асуудал шүү дээ. Дараа ярих гэсэн учраас орчих. Яг саяны нөгөө хуулийн этгээдийн хариуцлагатай холбоотой асуудал дээр бол яг хоёр талаас нь харах хэрэгтэй юм биднээс. Нэгт нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс хийж байгаа үйлдэлийг ялыг халдаагаад нэг бол нэгтлэн рүү нэг бол гүйцэтгэх захирлаар авч хийждэг. Эсвэл тэр хуулийн этгээд нэг хувийн хвшил байгуул эзэн авч хийждэг. Тэгээд энэ өөрөө эцсийн дүнд юу болдог вэ гэхээр тэр хүний бизнесийг байхгүй болгодог. Улсад татвар төлөхөөс орлогыг алга болгодог. Тэнд ажиллаж байсан хүмүүс ажлын байрыг үгүй хийдэг. Тийм учраас бусад улс орнууд яаж яах вэ гэхээр хувь хүн рүү шууд ингэж халддаг, ял халдаа эргэлдэг байдлаас татгалзахын тулд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн гэмт хэргийг хуулийн этгээд нь өөрөө харьцаж явах хэрэгтэй юм байна гэдэг байдлаар гаргаж ирж байгаа. Энэ өөрөө бас хоёр талаа. Яг саяны одоо химийн бодистой хог хаягдлын тухайч. Төр энэ үүргээ биелүүлэх учраас биднээс байгалыг бохирдуулж яана гэж бас нэг талаа хэлж болохгүй. Нөгөө талд нь тэр байгалийн бохирдлоос болоод хогсож байгаа маш олон хүмүүс гараад ирж шүү дээ. Тийм учраас ийм төрлийн бизнес хийх гэж байгаа бол энэ төрлийн бизнесийн эрсдлийг даах хэрэгтэй. Энэ эрсдлээ дааж чадахгүй бол хуулийн этгээд чи хариуцлага тооцсон шүү гэдэг хариуцлагын механизм бас нөгөө талд ажиллах хэрэгтэй. Яг гэвэл эрүүгийн хууль бол зөвхөн аж ахуйн нэгжид зориулдаг. Хүний эрхийг хамгаалдаг, олон нийтийн аюулгүй байдлыг хангадаг, улс үндэсний тусгаар байдлыг хамгаалдаг. Энэ чинь маш олон сонирхлын одоо бөөгнөрөл дунд энэ шударгасны хамгаалтыг тогтоох гэж оролдож байгаа хууль байхгүй юу? Тийм учраас зөвхөн нэг хүний нүдээр нэг эрх ашигын өнцгөөс ерөөсө харж болохгүй. Энэ өнцгөөс харж энэ ядан бодлого. За баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн цаг дуусч байна уучлаарай.
Эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувг парламентын хэлэлцүүлэг нэвтрүүлгээ хүргэлээ. За энэ удаагийн нэвтрүүлгээр эрүүгийн хуульд ямар чиглэлийн өөрчлөлт оруулах шаардлагатай вэ гэдэг асуудлаар нийгмийн холбогдох төлөөллүүдийн байр суурийг сонслоо. За хэлэлцүүлэгт улсын их хурал, засгийн газар, за мөн төрийн бус байгууллагууд, за бизнес эрхлэгчдийн төлөөлөл, за бусад хууль эрх зүйн салбарын зарим төлөөллүүд, за Монгол Улсын их сургуулийн хууль зүйн их сургууль, Шихийн утаг их сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцлоо. За эрүүгийн хуулийн төслийн хүрээнд маш олон асуудлууд цаашдаа хөндөгдөх боломжтой. Нэг удаагийн нэвтрүүлгээр асуудлыг багтаах боломж байхгүй гэдгийг үзэгч та бүхэн ойлгоно хаа. За бид дараагийн нэвтрүүлэг хөтөлбөрүүдээр эрүүгийн хуультай холбогдох тодорхой асуудлуудыг хөндөх болно. Үзэгч та бүхэнд баярлалаа.